YouTube танд үзүүлэхээр санал болгосон бичлэгээ яаж сонгох юм бол ухаалаг утаснууд яаж таны царайг таниад утсыг чинь онгоолгоод байгаа юм бол та малгайтай байсан ч харанхууд байсан ч өөр хаач байсан бүр тэр байтугай борлцсон байсан ч гэсэн таны царайг таньдаг. Үүний ард machine learning ажиллаж яадаг. За одоо бүгдээрээ дараагийн 5 минутанд machine learning-ийн талаар мэдэж авцгаая. Machine learning гэдэг нь тухайн өгөгдсөн датанаас суралцаад гарсан үр дүнгээр нь шийдвэр гаргах зорилготой AI-ийн нэг салбар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл яг юу хийхийг нь заахгүй харин датаг нь өгөөд датан дээр өөрөө дүн шинжилгээ хийгээд өөрөө шийдвэрээ гаргахаар програмчлагдсан алгоритм гэсэн үг. Machine learning нь орчин үеийн бас AI-ийн олон амжилтуудаас болж айгүй тренд болж байгаа ч гэсэн machine learning нь бол өөрөө үүсээд 60 гаруй жил болж байгаа. 1959 онд Артур Самюэл гэдэг хүн анх machine learning-ийн санааг нь гарч хөгжүүлжсэн. 2012 онд deep learning алгоритмууд амжилттайгаар зургийг таниад дотроос нь төгсүүдийг ялгаж таньж эхэлснээр machine learning болон deep learning айгүй бүүн болж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бүх том технологийн компаниуд AI руу айгүй их мөнгө зарж бас айгүй их төслүүдийг эхлүүлсэн. Machine learning-ийн ажиллах дарааллын хувьд эхлээд өгөгдлөө цуглуулна. Мэдээж machine learning-ийн өөрөө датан дээр суурилж ажиллаж байгаа учраас бидэнд хэр оновчтой, хэр их дата байх тусмаа бидний алгоритм модель маань илүү зөв ажиллах боломжтой болно гэсэн үг. Дараа нь өгөгдлөө цуглуулсны дараа бид нэр өгөгдлөө цэвэрлэх үе шат руу орно. Бидний бас нэг анхаарах зүйл бол бид ямар дата өгөн тийм л үр дүнг авна. Тийм учраас биднэрт буруу худлаа дата байна уу, төөрөгдөл үүсгэж болох дата байна уу, эсвэл ямар нэг байдлаар давхарцсан эсвэл эвдэрсэн дата байна уу, тэдний бүгдийг цэгцэлж бас устгах үе шаттай гэсэн үг. Нэмэлтээр бид датагаа хоёр хувааж болно. Нэг хэсгийг нь бид нэр train хийх буюу яг тухайн AI-аас сургаж авах. Нөгөө хэсгийг нь болохоор бид нэр яг тест буюу бидний machine learning application бэлэн болсны дараа тухайн аппликейшнаа тестлэх маягаар хэсэг датаг нь үлдээж болно. За жишээ авах юм бол бүгдээрээ аягүй болон нохооны зураг үзүүлээд дараа нь манай AI тодорхой хэмжээгээр суралцсны дараа бид нэр үзүүлээгүй нохооныхаа зургуудыг үзүүлээд яг энэ хүү зургуудыг нохоо байна гэдгийг ялгаж чадчихна уу гэдгийг шалгана гэсэн үг. За дараагийн зүйл бол бид нар модулээ сонгоно. За тэгэхээр модул гэдэг нь өөрөө яг тухайн датаг аваад анализ хийгээд тэндээсээ дүн шинжилгээ гаргаж авч байгаа тэр алгоритмыг нь гэж ойлгож болно. Олон төрлийн модулууд байдаг бүгд өөр төрлийн датан дээр ажилладаг бас өөр үр дүн гаргахад зориулагдсан байдаг. Жишээ нь та зурагнаас дүрс таниулах гэж байна уу эсвэл ямар нэг тоо ихтэй датанаас ирээдүйд таамаглах зүйлийг гаргах гэж байна уу гэх зэрэгээр яг юу хийх гэж байгаасаа хамаарат тухайн одоо модулуудыг бас алгоритмуудаас сонгож болдог. За одоо ингээд бүгдээрээ модулээ сонгосон бол сургалтаар бэлдсэн өгөгдлөө энэхүү модель дээрээ сургаж ажилуулна. Хэрвээ амжилтгүй болох юм бол манай модельд асуудал байж болно. Бид нар модулээ засч болно. Эсвэл бидний дата магадгүй буруу байж болно. Тэгэхээр бас датагаа зөв хэсгийг шалгаад явна гэсэн үг. Тэгэхээр бид нар модуль юм уу датагаа сайжруулад тухайн AI яг болох хүртэл нь ингээд энэ үе шатаа давтаад явна гэсэн үг. За ингээд амжилттай үр дүнд хүрэх юм бол манай machine learning application маань ажиллагаад бэлэн болсон гэж үзэгнэ. За одоо бүгдээрээ саяны үе шатууд дээр тулгуурлаад machine learning-ийн процессыг гараараа хийж үзцгээе. За биднэрт байрнуудын метр квадрат болон үнийн мэдээлэл нь байгаа гэж бодъё. Тэгээ энэхүү мэдээллийг ашиглаад ирээдүйд байрны үн хэд байхаа гэдгийг тооцоолох machine learning application-ыг гараараа хийж үзцгээе. За тэгэхээр биднэрт байгаа дата бол энэ дээр метр квадрат нь 40 метр квадрат бол 160 мянга, 50, 60, 100 гэд ингэж явж байна. Тэгэхээр биднэрт энэ дата байсан гэж бодъё. За тэгээд яг датаг нь харах юм бол биднэрт 150 метр квадрат гэснээр 100 сая гэсэн, нөгөө үдээс огцсон баг бас 90 метр квадрат гэснээр доллараар өгөгдсөн төгрөгөөр биш юм мэдээлэл нь өөрөөр хэлбэл бидний мэдээлэл цэгцлэгдээгүй байна гэсэн үг. За тэгэхээр мэдээлэл цэгцэлсний дараа доллараар оржсон мөнгийг нь төгрөг рүү хөрвүүлээд тэгээ бас биднэрт тэр өгөгдсөн буруу мэдээлэл устгахчлаа. Тэгэхээр AI маань өөрөө буруу дататай байвал буруу ажиллана. Тэгэхээр бид нар датагаа хамгийн ихэнд ингэж цэгцлэх ёстой гэсэн үг. За одоо бүгдээрээ датагаа хоёр хуваачээ. Дээдлийн хэсгийн датаг нь болохоор яг AI-а train хийж одоо сургах дата. Доотлын хоёр нь болохоор сургагдсан AI-а шалгах зорилготой гэдэг ингээд хоёр хуваачээ датагаа. За датагаа цэгцсэний дараа одоо бүгдээрээ яг ямар модель ашиглах вэ гэдгийг сонгоно гэсэн үг. За бидний дата бол айгүй амархан байна. Бас өөрөө тоо гаргаж байна. Бас бид нар ямар нэг зүйлээс харьцуулж утга гаргаж байгаа. Бас энэ зөвхөн талбай үн гэсэн хоёр зүйлээр хязгаарлагдж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь шугамн. Энэ өөрөө 2D график дээр зурагдаж болохоор учраас бүгдээрээ linear regression гэдэг модельийг ашиглацгаая. За одоо бүгдээрээ яг манай модель ардаа яг яаж ажиллахыг
график байдлаар харцгаая. График дээрээ утгуудаа оруулъя. За утгуудаа оруулсны дараа одоо энэхүү одоо 2D график дээр энэ цэгүүд нь гарч ирсэн байгаа. За энэхүү одоо цэгүүдийг та харах юм бол хоорондоо огтлцож болох тийм шулуун зураас байгааг олж харж болно. Яг ингээд явчихж байгаа гэсэн үг. Ингээд тэг рүүгээ орж ирж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо linear regression гэдэг алгоритм маань өөрөө яг тэрхүү дунд нь огтлцож болох тэр цэгийг олж байгаа. Тэрүүгээрээ томьёог гаргаж байгаа гэсэн үг. За одоо бүгдээрээ энэ дээр огтлцол нь яаж хурж ирж байгааг харъя. Ингэж шулуун нь орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл манай одоо machine learning linear regression algorithm маань өөрөө энэхүү датан дээр суралцаад манай y бол 4x буюу одоо 1 м квадратанд 4 сая төгрөг байх юм байна гэдгийг эндээс одоо тооцоолж гаргаж ирж байгаа гэсэн. Одоо энэний дараа бид нар ямар ч дата өгсөн энэхүү цэгтэй ойролцоо газар огтлцож ивэл бидний алгоритм зөв ажиллаж байна гэдгийг мэдэж олно гэсэн. За тэгэхээр тестийн датаг орууллаа. Яг linear regression-ийн дагуу зураасхийн дагуу явсан байна. За тэгэхээр ард нь болж байгаа процессыг хамгийн энгийн байдлаар тайлбарлавал иймэрхүү зүйл болдог гэсэн үг. Та машин learning сурахыг хүсвэл та математиктаа тэр тусмаа шугаман алгебр болон магадлал статистикийн мэдлэгтэй байх ёстой. Бас тодорхой хэмжээний програмчлалын мэдлэгтэй тэр тусмаа Python-ы мэдлэгтэй байвал илүү зүгээр. За machine learning-тэй холбоотой хамгийн том мэргэжлүүд бол data scientist, machine learning engineer, бас machine learning operation engineer гэсэн мэргэжлүүд байдаг. Data scientist бол яг цаана болж байгаа тэр алгоритмыг одоо тэр модельийг яг зохиодог илүү математик тал руугаа алгоритмаа одоо зохиодог тэр хүмүүс байдаг бол machine learning инженерүүд нь тухайн алгоритмыг илүү кодчлох тал дээр анхаардаг. ML ops буюу одоо machine learning operation engineer нь болохоор яг түрүүний ярьсан тэр үе шатуудыг уялдаа холбоотнуудыг найдвартай байлгах ажиллагаануудыг илүү хангах талд нь ажилладаг инженерүүд гэж ойлгож байна. За guys, machine learning-ийг тайлбарлаа. Бас та бүхэн өөр юу тайлбарлуулмаар байна? Comment хэсгээр бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая guys.